Онгорсноос хойш сурагчдад архи худалдаалсан 639 тохиолдол бүртгэжээ. Үүний олонх нь ерөнхий боловсролын сургуулийн яг дэргэд байдаг дэлгүүрүүд, гэтэл мэргэжлийн хяналтын газар цагдаагийн газраас архи зарсан дэлгүүрүүдэд торгуулийн арга хэмжээ авахаас өөр хуулийн хариуцлага тооцох боломж байдгүй гэдгийг тайлбарллаа. 8 нэрийн 1400 дэлгүүрт шалгалт хийгээд 870 орчим нь сургуулийн яг дэргэд архи зарж байгаа нь тогтоогдсон. 21 нас хүрээгүй хүнд согтууруулах хундаа худалдан борлуулж болохгүй гэх заалт байдаг боловч худалдаа үйлчлэгийн цэгүүд бараг мөрдөхгүй байна. Энэ байдлаас болж насанд хүрээгүй хүүхэд гэмт хэрэгт холбогдох тохиолдол жил ирэх бүр нэмэгдэж байгаамаа. Энэ оны эхний 10 сарын байдлаар бол нийслэл хотын хэмжээнд гэмт хэрэг 16.5%-аар нийт гэмт хэрэг бол буурсан боловч гудамжлал ба олон нийтийн газар согтуугаар үлдэгдэх гэмт хэрэг зөрчил бол өссөн юм үзүүлэлттэй байгаа. Эхний 10 сарын байдлаар бол давхарцсан доогоор 30 гаруй мянган аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавьж 21 нас хүрээгүй архи согтууруулах хундаа худалдсан түүгээр үйлчилсэн 639 зөрчилд бол холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авч ажилласан байна. Сургуулийн ойр орчмын 500 м зайд тамхи худалдаалах хориотойч согтууруулах хундаанд ийм заалт байдаггүй. Мэргэжлийн хяналтын газраас сургуулийн ойролцоо ажилдаг 873 үйлчлэгээний цэгт шалгалт хийхэд 710-т зөрчил илэрчээ. Өөрөөр хэлбэл 85% нь архи тамхиг өдөр бүр худалдан борлуулж байгаа гэсэн үг юм а. 1489 объектын 40% нь ерөнхий боловсролын сургуульд хажууд үйл ажиллагаа явуулж байгаа төгс жижиглэн худалдааны газрууд байгаа. 81% нь архи согтууруулах хундаа худалдаалж байна. 8% нь тамхи зарж байна. Нийтдээ 126 газрын үйл ажиллагааг нь зогсоогоод бас энэ үйл ажиллагаа хэрэгжүүлээ явж байгаа. Хүүхдүүд хичээлийн цуцарлагаан бүртээ ордог ойр орчмын дэлгүүрүүд архи тамхи зардаг байх нь хүүхдийн хүмүүжилд асар сөрөг нөлөөтэй байдаг гэж багш нар ярьлаа. Сургуулийн ойр орчмын бүсэд архи тамхи хэрэглэх нь ер нь буруу зүйл гэж. Тодорхой хэмжээний сургуулиас тэдэн метрийн бүсэд тиймэрхүү архи тамхи худалдаалах цэгүүдийг байлгана гэдэг юм уу. Тэгээд сургуулийн айл болох ойр орчинд иргэдийн архи тамхи худалдаалахын цэгүүдийг жоохон хол байлгаснаас зүгээр гэж бодож байна. Сурагчдад архи зарсан тохиолдолд орлогыг нь хураа авах, мөн торгох арга хэмжээ авдаг. Өөрөөр хэлбэл өнөөдрийн ашигын төлөө ирээдүйн залуусыг хорлож байгаа аж ахуй нэгжүүдэд тооцох хариуцлагаа сайжруулах, анхнаасаа сургуулийн ойр орчмын дэлгүүрүүдэд архи зарах зөвшөөрөл олохгүй байхад анхаарч ажиллах шаардлагатайг их сурвалжууд хэлж байна.